биткойнд хөрөнгө оруулах нь маш Bitcoin. 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 биткойн. Энэ үгийг та өмнө зөндөө сонссон байх. Гэхдээ биткойн гэж чухам яг юу вэ? Энэ зүгээр нэг лөөрөө эсвэл дижитал алт уу? Яагаад дэлхийн том гүрнүүд хүртэл үүнийг эрдэнэсийн сандаа нөөцөлж байна вэ? Хэрэв та одоо ч гэсэн биткойныг лөөр гэж бодож байгаа бол харамсалтай нь цаг үеэсээ хоцорсон байж магадгүй. Биткойн дэлхийн олон оронд албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөж санхүүгийн бүтээгдэхүүн болоод жил хагас болж байна. Ердөө 21 сая ширхэгтэй энэ дижитал алт өдрөөс өдөрт эргэлтэн нэмэгдэж, харин эсэргээрээ нийлүүлэлт нь багасж байна. Та өнөөдөр багч гэсэн хөрөнгө оруулбал энэ нь таны ирээдүйд бүр хойж үед чинь үлдэх үн цэнтэй хөрөнгө байх бүрэн боломжтой. Жишээ нь алт бол 100 жилээр үн цэнээ хадгалсаар ирсэн ба жилийн дундаж өгөөж нь 6.5%. Харин биткойны жилийн дундаж өгөөж нь 150%. Та алийг нь сонгох вэ? Мэдээж зөв шийдвэр гаргахын тулд мэдлэг, туршлага хэрэгтэй. Тиймээс биткойнд хөрөнгө оруулалтын талаарх энэ курслэр дамжуулан та биткойн гэж яг юу болох, хэрхэн ашиглах, хөрөнгөө хэрхэн өсгөх талаар алхамаар тайлбарлах 9 бүлэг бүхий хичээлүүдээс суралцсан гол нь хөрөнгө оруулалтаа хэлээрэй. Ингээд танд амжилт хүсье.